Сайн байцгаана уу? Аялын тойрог өнөөдөр үзэгч та бүхнийгээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот болох Венецийн тухай 2 дахь зураг нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Венец нь манай гариг дээр оршиж байгаа амьдралын нэн сонин хэмээг бүхий маш өөрмөц өөрийн онцлогтойгоор эрт дээр үес бие даасан хот улс маягаар хөгжиж ирсэн түүхтэй байдаг. Венец хотын нэр нь латин хэлний цэнхэр далай гэсэн үгнээс гаралтай гэж хэлдэг. 13-аас 17 дугаар зуунд буюу дундад зууны үе болон сэргэн мандалтын үед урлаг соёл, улс төр, худалдааны томоохон төв болж хөгжиж ирсэн байдаг. Дэлхийн түүхэнд хамгийн чинэлэг хот гэж хэлэгдэж ирсэн. Тухайлбал 13 дугаар зууны сүүлч үед газар дундын тэнгисийн худалдаа давмгай хөгжиж ирснээр тухайн үед 3300 гаруй хөлөг онгоц далайн тээвэр хийж тэр үед гарч ирсэн дээлдэв далайн дээрэм хүчирхийлэл дайралтаас хамгаалах өөрийн гэсэн усан болоодыг байгуулж ирсэн байдаг. Ер нь Венец хамгийн хүчтэй баян хот байсныхаа хувьд энд худалдаа 8 хөгжиж дэлхийд анх удаага банк санхүүгийн систем үүсэх гол нөхцөлийг бий болгосон гэж үздэг. Венец нь хэдийгээр маш хүчтэй хөгжиж ирсэн ч гэсэн үе үеийн улс гүрнүүдийн худалдааны гол төв болж ирсэн учраас энэ Монтфол эрхийг нь булаан нислэхийн тулд олон жилийн байн тулааныг хийж ирсэн байдаг. Сүүлд Христофор Колумб Португалийн далайчин Васко да Гама зэрэг алдарт аялагчид томоохон нээлтийг хийж энтхийн далайн замыг нээж шинэ худалдааны шугамыг бий болгосон ч гэсэн Венецийн эдийн засаг улс төр соёлын ноёлох байр суурийг ганхуулж чадаагүй гэж хэлдэг. Хожим 1797 онд Венец нь Францад эзлэгдэж Францын нөлөөгөөр эдийн засаг соёл нь улам хүчрхэгжиж өөрөө ингэсэн өнгө төрхийг бий болгосон гэж үздэг. Ялангуяа Францууд Наполеон Венецийг эзэлсэн даруйда хуучны сүм хийдэд хадгалагдж ирсэн Итали болон дэлхийн шилдэг сонгодог уран зураачдын уран бүтээлийг бүгдээрингийн сүм хийдээс татан авч уран зургийн галерейг байгуулсан. Венецийн уран зураг урлагийн түүхэнд томоохон шин дэвшилтэд зүйлийг авчирсан гэж үздэг. Хөгжлийнхээ үедээ Венец нь дэлхийн худалдаа 8 бизнесийн гол төв болж байсныхаа хувьд дэлхийн бүхэл шинэ техник, технологи, урлагийн бүтээлүүдийг энд Венецэд төвлөрүүлж Италиас илүүгээр уран зургийн хөгжил нь туйлдаа хүртэл хөгжиж ирсэн байдаг. Бид өнөөдөр Венец хотын түүхийг өгүүлсэн музейгээр аялжээ.
Венецийн түүх бол ерөөсө түүхэн одоо хугацааныхаа туршид одоо маш олон жилийн олон зуун жилийн одоо байлдаан дайн тулааныг одоо үзэж өөрсдийнхөө одоо тусгаар тогтнолыг одоо хамгаалан тэмцэжсэн. Ромын эзэнт гүрэн задарсны дараахан маш хүчтэй одоо хот улсууд олж одоо хөгжижсэн түүхтэй байдаг. За ялангуяа одоо Венецийн түүхийг ингээд үзэж явж байхад одоо эндээс одоо дундад зууны үеийн одоо Италийн хөгжлийн түүхийг харахаас гадна одоо Венец хотын түүх мөн одоо тухайн үед одоо бас хот улсын цайзыг одоо хамгаалан тэмцэжсэн одоо зэр зэвсгийн одоо түүхээс гадна олон сайхан одоо урлагийн түүх гэдэг ерөөсө Венецийн түүх гэдэг нь ерөөсө асар олон 100 жилийн түүхийг бас энэчнээс бид ингээд үзэж болж байна. Хөөе ихнэр 9900 төгрөгөөр нэг сар сүлжээндээ хязгааргүй ярина гинүү. Тэгэд одоо би чам руу, аав руу, ээж рүү, хүүхдүүд рүү, найзууд руугаа бүтэн сарын турш хязгааргүй яриад байхад 9900 төгрөгөөр төлөх юм уу? Дараа төлбөрт багц байж нэг жил нэмэлт хэрэглээгээ хийж болно гэж хэлэхэд байна да тэгэхээр. За бол тийм багц байх ямар ч боломж байхгүй. Одоо ч тэгвэл нэртэйгэр нь арагчаагард манай галтгоонд хоол хийж байна гэж хэлжээч. Хосолсон төлбөрт хайбрид 9900 багц. Сүлжээндээ яриа хязгааргүй. Хайбрид 19900 багц. Сүлжээндээ яриа мессеж хязгааргүй. Бусад сүлжээнд 100 минут ярина. Удахгүй утсаа лизингээр авна гэд боддоо. Mobicom. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Этгэлт хамбал өмөргөх улаануудын аялал баасан гараг бүрт гарч байна. Таны аялал бүрт этгэлт хамбын үе таалга үргэлж нээлттэй байх боломжийг зөвхөн New Julchin Tours олгоно. Хүслэн шивнэж, сэтгэлээр үүсгэх мөргөлийн аялалд та бүхнийг урьж байна. Харилцаутас 70 94 тэгнэг 95 90 тэгнэг тэг 8. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг бид биелүүлнэ. Алс тэртээ хинтэг нутгийн хамтны дээдийг бид цогцлоо. Энгүй тансаг энэтхэг зам. Лос Вентас. Yes 2404 ингийн нүд. Yes 2404 Хужаан нүд. Бүсгүй хүмүүрийн таашаал нийцсэн жилийн 365 хоног хааж хизээж гэрэлтүүлж цоглог харагдуулж байдаг O Beauty Shopping Солонгосын дээд зэргийн төрөл бүрийн компани бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Коллаген. Таны уян зөвлөн арьсыг тэтгэх. Дусал бүрт дурлан Vita Plus коллаген. Би жүжигчин учраас 365 хоног хаач явсан өөртөө итгэл дүүрэн байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор Public Yaling BB Clinic сонгодог. O Beauty Shopping Солонгосын дээд зэргийн төрөл бүрийн компани бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Алс тэртээ хинтэг нутгийн хамтны дээдийг бид цогцлоо. Энгүй тансаг энэтхэг зам. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. PS мэдчилж байна. Их хүний хувьд хүүхдүүдийнхээ шүдийг ямагт бат бөх байлгахыг ирмэлцдэг. Тэрээр өсөх тусам түүний шүд нь ирээдүйд бат бөх, улам бат бөх, бүр илүү бат бөх болох ёстой. Шинэ PS нь шүдний хорхоотолттой тэмцэж чадна.
Идэвхтэй бичил кальц, фоторин комплекс нь шүтэг цааралтаас хамгаалаад зогсохгүй урт удаан хугацаанд бат бөх байлгана. PSD баярлаа. Насан туршийн бат бөх шүд. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Жил дүнжээр 2970 цаг унтаж, 110 цаг хоол идэж, 370 цагийг замын түгжрэлд өнгөрүүлж, 3200 цаг гар утсаа оролдож, 2080 цагийг ажлын ширээний ард өнгөрөөж, нэгэн хэвийн үтрхт амьдралыг өнгөрөөж байна. Амьдралын сайхныг аяллаас мэдэрцгээе. Нүүжүүлчин Турс. За энэ ерөнхийдөө одоо орж байна. Загч гинөө. Ямар шохон байна? Гоё. Дэжгүй байна. За нэг үзүүлээд дурсгал яриудад нэг малгай авнаа. Яг Италиах юм байна шүү. За энэ арай жижигхэн дээр шиг байна. Арай жижиг. Энэ арай дээр шиг байна да. Окей. Окей. Ямар жижигхэн талаатай юм бэ? За энэ хамгийн ерөнд ажгүй малгай авч байна. Ой чи. Наа чи хэд гэж байна? Мэдк. Яг ч. За харъя. Лач гоё болгоо. За жинхэнэ Италийн сэлвэр хааж. Дадан дээрэмжтэй малгай байна да. Хэвээ. Гоё харагдаж шүү. За. Тэгээ Итали тусна ингээ үзэж яхад хятадын бараа бүтээгдэхүүнүүд гэж юу баг байхгүй байна. Ерөөс ингээ харж яхад ардаа бүгд одоо 100% ноосоор ийсэн дандаа одоо Италийн юмнууд байна. Энийг ихтэй ингээд инээдсэн. 3 янзын нэг шоолоод өдгөн өнөөд тийм байна. Ингээд инээдсэн. Ингээ ууралцсан. Ингээ хоёр гонигдсан. Юм 3 тэрх байна да. Wow. Dove abbiamo chiamato Police, Italian Police, boss to Italian Police, of Venezia, welcome Mongolia. Good Italian coffee for you. Coffee for you. Thank you. За Италичуудын кофе их гоё амттай. За бид хэд ерөнхийдөө Италид ирээд энэ кофед нь баг орчоод байгаа. Хэмжээний хувьд жоохон мөртлөө. Тийм их сайхан өтгөн. Гэхдээ энэ кофег уухад араас нь цэвэр усаар даруулж явуул их зүгээр юм байна. Нэг тийм шасгисан амттай. Амт бол үнэхээр сайхан. За эзэн сая хэлж байна. Манай энэ хоолны газар бол ерөөсө бүх зүйлээ хийдгээ. Зайрмаг, кофе, нарийн боо, талах ерөөсө бүх зүйлийг бид нар өөрсдөө хийдэг гэдэг одоо хэлж байна. Чикэн дэт юм уу? Час хийсэн үү? Маш гоё. Оо. Тэг кофе шинэ юм гэдэг. А? Хэ. Има одоо энэ кофе гартаа
Алийн тойрны нэвтрүүлгийн уран бүтээлчид ингээд Венецид ингээд 2 дахь өдрөө өнгөрүүлж байна. За өдрийнхөө хоолыг идэх гээд ингээд сууж байна. За бид бүхний орж ирсэн газар болохоор одоо Quanto Basto гэдэг Венецийн нэлээд алдартай сайхан одоо пиццаны газар ороод ирлээ. За пиццаг бол манай монголчууд бол сайн мэднэ. Италичуудын бол үндэсний олон хоолуудын нэг гэж одоо хэлдэг. Ер нь Итали тоогоочууд ер нь дэлхийд хамгийн сайн тоогооч гэж хэлдэг ч гэсэн пицца болохоор ер нь Итали тоогоочийн нарийн уур хээс гарахаас илүүгээр маш хурдан одоо хийгдэг. Ер нь төргөн хоол гэж одоо хэлж болно. Маш олон төрлийн одоо пиццанууд бол байна. Орц найрлагыг харж байхад моцарелла гэдэг бэтэлэн бислэг байгаа. Төрөл бүрийн одоо амттнаар яаж хачирч хийснээс одоо болдог. Итали пицца бол яг ийм байна, тийм байна гэсэн. Одоо яг хэдийн төрлийн пицца байна гэдэг нь бол хэлэхэд бол хэцүү. Ер нь Итали тоогооч нар нь зохиомжтой одоо хоолоо хийгээд байдаг учраас тоо гаргахад хэцүү. Нутаг нутгийн онцлогоос хамаарат одоо олон төрлийн пицца хийдэг ч гэсэн за бид үүдийн хувьд бас нэг гоё пицца захий гэж бодож байна. Мэдээж одоо Италид ирсэн юм чинь бид нар одоо ямар пицца захих вэ гэхээр Венец юм уу, Сицили пиццаны одоо аль нэгийг л авъя гэж одоо бодож байна. За мэдээж Сицили пиццагаа авсан дээр баха. Одоо Загламасын эцгийнхаа одоо төрсөн нутгийнх нь одоо Сицили пиццаг нь одоо идэ. Хэмжээний хувьд бол хэвийн том гэсэн хоёр янзын пицца байна. Normale pizza. Энэ хүн болохоор одоо энэ тавгаачих нь одоо эгчин юм байлаа. Тэгээ энэ рестораны одоо босс woman. Тийм. Өөрийгөө болохоор би босс биш ээ гэдэг байгаа. За энэ эгч болохоор жинхэнэ босс нь одоо энд сууж байна. Би бол туслах ажилчин гэдэг. Манай нэвтрүүлэгтээ бас хамтарч ажиллаж байгаа компаниудаа хэлье. Одоо Монгол нутгаас мань одоо гарсан ус байна. За Витапитийнхаа сайхан цэвэр усаар сайхан пиццагаа даруулаад энэ Европынхаа тойрон аял компанийнхаа аяганд сайхан Витапити усаа сайхан даруулаад уучнаа. Итали хоолны газрыг ингээд бас зүгээр анзаараад харж байхад ресторан гэхээр л одоо маш том зай талбай эзэлдэг. Өргөөшөөгөө нэг за нэг 5-6 метр ч юм уу. За уртаашаага нэг 10 метр. Тийм зай талбайг их ашиглаад тийм жижигхэн талбайд ингээд суудаг ч гэсэн их хайтаахан. Дотор ингээд шаваартаа суугаад байхгүй. Гудамжиндаа гараад гадаа сайхан хоолоо идчихдэг болохоор их хайтаахан. Сайхан өнөрч байна. Smells good. Okay. За мэдээж италичуудын хувьд оливын жимсээ байнга одоо хийсэн. Peperoni, olive, funghi, mushroom, mozzarella. Тэгээд энэ пиццаны газрыг бас ингээд нэг анзаараад харж байхад байна шүү дээ. Ер нь ингээд пицца хийхдээ бол нэг тийм голууз ашиглаад авах тийм шаардлага байхгүй. Юу шууд гурилын өөрөөр нь ингээ сайхан сонгож татаад дээшээгээ шидэх тусмаа гурилын сайхан ингээ нэмгрээд. Энэ одоо баг урлаг болцсон байна. Гурилыг бол их сайхан шидэж байна. Ширээн дээрээ ерөнхийдөө сунгаа татаад хийжтэй. Sicilian pizza. Because I love Godfather. Ma veneziana, Firenze, Santa Maria, novella almeno, mi fa sentire un po' sereno, e il portafoglio non mi ruberà.
primi pendolari la mattina, quest'anno è forte la tua Fiorentina, la colazione con i bomboloni e guai a chi parla male di Antonioni. Raggio di sole, arriva il nuovo giorno, gente che va giurandoti un ritorno, perché a Firenze sulla mia parola non vedi niente in una volta sola. Firenze, Santa Maria, novella e festa, per lui che va, per lei che resta, per un amore che ritornerà. Firenze, Santa Maria, novella, scusa, spero di farti una sorpresa quando la mia canzone sentirai. Firenze, Santa Maria, novella e festa, per lui che va, per lei che resta, per un amore che ritornerà. Firenze, Santa Maria, novella almeno, mi fa sentire un po' sereno e il portafoglio non mi ruberà. It's for you. This is a Mongolian, it's a number one, it's a food company. It's a Mongolian juice and water company. Vitapit company. For you. Excuse me, Mrs. За энэ болохоор Mongolian nomadic music and modern style, chill out music. Bene, molte grazie, molte grazie. Ok, in italiano. Dico. Molto grazie. Grazie mille. All'università questi qua, qui all'università. Yes. Vieni qua, video, vieni qua Ciccia, vieni qua. Allora chi ti dà il coso che ti ascolti il video. Dai, no, mettiti. Ciao loro. Eh sì, guarda sì. Voi, ciao. Ciccia, dai, prendi Ciao. Stanno ancora, stanno aspettando il caffè. Mongolian coffee. Ciao, il merito, Venezia, Giovanni, veloce. For you. Thank you. Grazie. Prego, prego. За ингээ сайхан пицца маань Сицил маягийн пицца маань ингээд гараад ирлээ. Гурил нь ерөнхийдөө нэлээд нэмхэн дүү. Үзүүр хэсгээр нэлээд тийм шаржигноор гэж хэлэх юм уу та. А сайхан орцыг харах юм бол одоо салиами байна. За хургангуй байх шиг байна. Оливын тос, оливын жимстэй, сайхан моzzarella бэслэгтэй. За пиццага идья. Окей. Амт үнэхээр гоё юм байна. За манай Монголд байгаа пиццатай харьцуулах юм бол гурил нь нэмхэн. За тэгээд энэ пиццаны одоо орц ерөнхийдөө их тийм сайхан таасан тохирсон болов. Тэгэхээр одоо ийм сайхан амттай болов гэж бодож байна. Дэжгүй сайхан пицца. Гоё пицца. Гурил нь яг таасан байна. Гурил нь яг үнэхээр орцтойгоо их тараад амт яг гоё. Энд орсон юу нөө загсны. Тийм байна. Загсны махтай байлаа харин. Хяам дээрээс нь загсны мах байна. Венецид ирэх юм бол Quanto Basta гэдэг пиццаг заавал амталж үзээрэй. За сайхан Vitapitийнхаа усыг сайхан уучаа. Mongolian number one water. Okay. Okay. Buono. Yes, it's my mail. When I was go back, I will send you your video. Okay. Thank you. Ciao. Ciao.
За ингээ аяллаа үргэлжлүүлье. Одоо хэдүүлээ ингээд Венецийн хамгийн алдартай нэрийн хуудас болсон одоо гондола заваар зугаалъя. Хэдүүлээ ингээд Венецийн бас нэрийн хуудас болсон ингээд гондола заваар ингээ сайхан явъя. Ер нь их тансаг сайхан завь л да. Энэ завийг одоо би бас үзэгчтэй ингээ тайлбарлаад хэлье. Маш сайхан одоо ур хийцийн хувьд. За урд хойдлын одоо энэ төмрийг бол манай үзэгчид харж байгаа баха. Энэ болохоор ерөнхийдөө завийг ингээд бас хамгаалаад хийцэн мөртлөө их сайхан хэв загвартай. Амьдралын одоо хамгийн гол хэм маяг нь юу вэ гэхээр энэ хуучин одоо эртээр үед бол гондола завин дээр ингээд сайхан суугаад хүмүүсийг сайхан урьж суулгаад хүмүүсийг урьж суулгахын өмнө сайхан дуу дуулдаг байсан. Дээр үед тэр сайхан дуулдаг хэв маяг нь үндсэндээ одоо бараг байхгүй гэж одоо хэлж болно. Жуушид зориулсан одоо хуушныхаа хэв маягаад үзүүлж байгаа болохоос ш тэр сайхан дууг дуулах нь нэлээд ховор. Одоо гэрэлсэн одоо залуу хасууд ингээ бал сараа Венецид өнгөрүүд бол хамгийн тохиромжтой гэж одоо хэлж болно. Одоо амьдралын хэм маяг ингээд үзээ явж хахад дундад зууны үед одоо буцаад очсон юм шиг энд ирсэн юм шиг сэтгэл төрдөг. За энэ хардаа толгойн иш одоо энд ингээд гэрн ингээд одоо харагдаж штэ. Одоо үндсэндээ ингээд заваараа гэртээ ороод өөрөсө бүхэл амьдрал нь одоо завин дээр өнгөрдөг одоо энэ сайхан ийм сони амьдралын хэм маяг байж байна. За тэгээд энэ Италийн энэ гудамж их гоё ингээд явж хахад тэр цонх нь бол одоо цонхныхаа энэ тавцан дээр ингээд олон төрлийн сайхан цэцэг тариад тэгээд орой ингээд өдрийн бас халуун нар шатахад энэ цонхныхаа хаалт ингээд сайхан хаачдаг. За тэгээд гудамжнууд нь бас их тийм нарийнхан хавчиг байдаг нь бас учиртай юм байлаа. Ерөнхийдөө тийм шинжлэх ухааны үндэстэй гэж одоо хэлж болохоор яг зууны одоо айгам халуун үед бол энэ Венец бас нэлийн халуун болдог. Одоо нэмэх 30 градус 40 градусын халуунтай болдог. Байшингуудын хоорондох цайн ингээд ойрхон байх тусмаа их гоё тийм сэрүүхэн болдог гэж одоо бас хэлж болно. Доороосоо ингээд өмхөрж байгаа байшинг одоо ингээд харахад хүнд бол тийм сайхан сэтгэл төрөхгүй хизээ нурж унахж байгаа бол гэсэн сэтгэл төрдөг бол Венецид бол огт өөр байдаг. Хамгийн одоо тийм сайхан одоо романтик тийм одоо үзэсгэлэнтэй хотыг бол улам чимжилдэг гэж одоо хэлдэг. Одоо энэ харж байхад энэ дээр үе одоо хийцтэй модон хаалга чинь доороосоо нэлээ өмхөрсөн далайн усандаа идэвхтэй нэлээ муудсан бол харагдж байгаа боловч орчин тойрон байгальтайгаа нийлээд нэгэн тийм өвөрмөц төрхийг үздэг. За энэ болохоор энэ модон шургаагнуудыг манайхан үзэгчид бол сайн мэдж байгаа. Үндсэндээ одоо усан дээрх хот гэдэг одоо нэр маань энэ шургааг гэж одоо хэлж болно. Үндсэндээ одоо хот ерөнхийдөө усан давтаад эхлэх үеэс энэ одоо усан давтсан газар дээр нь одоо модон шургаагийг одоо хийж нэлээд олон тооны модон шургаагийг хийж ш. Дээр нь одоо байшин барилга барьсан төвтэй. Тийм учраас одоо Венецийг одоо усан дээрх одоо хот гэж одоо хэлдэг. Харж байгаа яг өөр толгойд тавьчих шүү дээ. Санаад ингээд санаалаа. Тэр байшин барилгын хаяг хэсгийг ингээд хамгаалаад энэ модон шургаагнуудыг хийцэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө энэ байшингийн доод суурь тааснууд нь ингээд олон зуун жилийн одоо далаа ус хийсэн байна.
Okay. Very nice. Nice trip. Ямар сайхан аялал хийчвэ. Үнэхээр сайхан аялал хийчлээ. Грацио. Хөөе ихнэр 9900 төгрөгөөр нэг сар сүлжээндээ хязгааргүй ярина гинүү. Тэгээд одоо би чам руу, аав руу, ээж рүү, хүүхдүүд рүү, найзууд руугаа бүтэн сарын турш хязгааргүй яриад байхад 9900 төгрөг төлөх юм уу? Дараа төлбөрт багц байж нэг жил нэмэлт хэрэглээгээ хийж болно гэж хэлэхэд байна да тэгэхээр. За бол тийм багц байх ямар ч боломж байхгүй. Одоо ч тэгвэл нэртэйгээр нь арагчаагард манай галтгоонд хоол хийж байна гэж хэлжээч. Хосолсон төлбөрт хайбрид 9900 багц. Сүлжээндээ яриа хязгааргүй. Хайбрид 19900 багц. Сүлжээндээ яриа мессеж хязгааргүй. Бусад сүлжээнд 100 минут ярина. Удахгүй уцаа лизингээр авна гэж боддоо. Mobicom. PS мэдчилж байна. Их хүний хувьд хүүхдүүдийнхээ шүдийг ямагт батбөх байлгахыг ирмэлцдэг. Тэрээр өсөх тусам түүний шүд нь ирээдүйд батбөх, улам батбөх, бүр илүү батбөх болох ёстой. Шинэ PS нь шүдний хорхоотолттой тэмцэж чадна. Идэвхтэй бичил кальц, фосфорын комплекс нь шүдийг цааралтаас хамгаалаад зогсохгүй урт удаан хугацаанд батбөх байлгана. PS-тэй баярлаа. Насан туршийн батбөх шүд. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Орны нэг соёлын амтд цог халуун тох дэлхийд дахнаа нэрлэгдсэн хотпот. Хоол ин гэдэг урлаг юм. Урлагийг зөвхөн хүмүүн та өөрөө л бий бол. Өөрийн хүссэн хоолыг амт өөрийн шийдлэмхий тухтай орчин халуун тогооны ресторан Firebull та зоог бариараа. Хаяг 13 дугаар хороолол 107.5-ын баруун хойд Firebull. Морин хуур сонирхогчдод зориулсан анхан ба дунд шатны видео хичээлийг Pegasus морин хуурын сургалтын төвөөс та бүхэнд хүргэж байна. Энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. PS мэдчилж байна. Их хүний хувьд хүүхдүүдийнхээ шүдийг ямагт батбөх байлгахыг ирмэлцдэг. Тэрээр өсөх тусам түүний шүд нь ирээдүйд батбөх, улам батбөх, бүр илүү батбөх болох ёстой. Шинэ PS нь шүдний хорхоотолттой тэмцэж чадна. Идэвхтэй бичил кальц, фосфорын комплекс нь шүдийг цааралтаас хамгаалаад зогсохгүй урт удаан хугацаанд батбөх байлгана. PS-тэй баярлаа. Насан туршийн батбөх шүд. За өнөөдөр бас үзэгч тав хүнтэйг ингээд Венециараас хангалттай одоо аяллаа. За одоо бол цаг 7 цаг 30 минут болж байна. Ер нь энэ далайн одоо эрэг дагуу байрлаж байгаа энэ газар болохоор нар ер нь их хэрцүүрчтэй юм байна. Үндсэндээ нэг 6 хагас гэл үндсэндээ гэгээд тасарчлаа. Металчууд ер нь амьдралын хэм маяг нь ер нь их хэрт намж юм болж байна. А гэхдээ урлаг соёлын хувьд бол амьдрал ерөнхийдөө одоо ингээд эхлэж байна. Их тайван газар юм аа. Ер нь Итали, Франц энэ баруун Европын орнуудаар ингээд аялаа явж байхад хамаг одоо бүтэхгүй
буруу зүйлийг одоо хийж байгаа улсууд гэх юм бол одоо манайхны ярьдгаар ингэж ярих нь буруу л да. Ерөнхийдөө харууд энд ерөнхийдөө дандаа бүтэхгүй ажил хийдэг юм байна. Одоо энд байж байгаа хүмүүсийг жуулчдаас одоо хэдэн төгрөг салгах, эвгүй байдалд оруулах гэх зэрэг юм байж. Одоо жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр бол нэлээд сайн ажилладаг учраас бид хэдийн хувьд бол ерөнхийдөө нэг сайхан л аялаад ингэ явж байна. За тэгээ удахгүй 8:30-аас хэдүүлээ сайхан энэ Антони Вивальдигийн сайхан концертыг ингээ хамтдаа үзье. Өнөөдрийн хувьд бол сэтгэл сайхан байна. Италийн одоо Венец хотод тэр тусмаа одоо Антони Вивальдигийн төрсөн нутагт тэр дэлхийн сонгодог хамгийн шедеврүүдийн одоо нэгийг ингэж үзнэ гэдэг бол бидний хувьд бол бас л нэг сайхан тэр болгон тохиолдод идэг бас ховор завшаан гэж одоо ойлгож байна. Ингээ удахгүй Антони Вивальдигийн концертыг хамтдаа үзье. Vi ricordiamo di spegnere i telefoni cellulari. Vi preghiamo inoltre di impostare i vostri dispositivi. Үнэхээр сайхан тоглолт боллоо. Бид бүхэн ингээд Антони Вивальдиг ингээд сайхан зохиолуудаас ингээд сонслоо. За одоо бол цаг ингээд шөнийн 10 цаг болж байна. За бид хоёрын хувьд өнөөдөр ингээд Венецид бол эхнийхээ өдрийг бол сайхан дурсамжтайгаар өнгөрүүлээ. Тэгээ одоо ингээд бид нар цаашаага Венеци одоо завин такси одоо үндсэндээ бараг ингээд хаацсан болов гэж бодож байна. За болохгүй бол гэхдээ энэ 5-6 км газар байсан би тэр ямар ч байсан болохгүй одоо алхаач гэсэн буудлын руугаа харин гэсэн тийм төлөвлөлттэй байж байна. Цаг бас нэлээд орой болсон байна. За ингээ өнөөдөр бид хэдийн хувьд ингээд аялын тойрог нэвтрүүлгийн үзэгчдийн хувьд бас нэлээд сонирхолтой сайхан одоо өдөр болсон байх гэж бодож байна. Өнөөдөр ингээ Венецээр сайхан аялаад олон сайхан зураг авлаа. Венецийн хамгийн алдартай хөгжмийн зохиолч Антони Вивальдигийн хөгжмийг ингээ сайхан сонсоод бараг одоо сүүлчийнх нь завин автобусаар одоо ингээ буцаад буудлын руугаа харж байна. За одоо багцаагаар бид нэг 4-5 буудал газар гэдэг чинь за 3-4 км газар ингээ сайхан яваад тэгээ буцаад ингээ буудал дээр авчих төлөвлөгөөтэй байж байна. Сайхан хот юм аа. За Венециг бас одоо бас ярддаг юм аа. Хүмүүсийн хувьд одоо өдрийн Венец бол маш сайхан гайхалтай байдаг. Шөнийн Венец гэсэн бас сайхан байдаг гэж одоо хэлдэг. За ингээд манай нэвтрүүлэгтээ хамтарч ажиллаж байгаа байгууллагуудад дордхон зүйтэй. За манай аяллаа одоо ерөнхий ивент тэтгэгчээр
одоо Европын тойрон аял гэдэг компани ажиллаж байгаа. Мөн манай нэвтрүүлгийн бас одоо хамтарч ажиллаж байгаа компани гэх юм бол Lux House компани бас бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. За мөн манай нэвтрүүлгийн бас ивент идэвхжээр одоо манай Монголын шингэн үндэсний одоо манлай үйлдвэр болох Vitapet Group бас хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. За мөн бидний гадаадаар одоо зорчин явагчдын одоо гентийн одоо ослын даатгалт гэх зэрэг одоо олон зүйлийг одоо даатгалын одоо тэргүүлэгч компани болох Monire даатгал компани бас хамтарч ажиллаж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгтээ бас хамт ажилласан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.